За өдрийн мэнд сайн байна уу? За манай Angel Aqua компани одоо 24 жил үйл ажиллагаа эрхэлж байгаа, доктортой хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлж байгаа Voyage брендийн цэвэрс үйлдвэрлэдэг компани байна. Манай компани маань 24 онд одоо хувьцаат компани болсон байгаа. Энэ хувьцаат компани гэдэг бол нөгөө KKK-гаас арай өөр өдөг, илүү хариуцлагатай, илүү одоо хариуцлагатай үйлдвэрлэл тайлан бас хөрөнгөний бирж гэдэг бүх газар руу явуулдаг байгаа. Манай компаниг Angel Aqua CGM гэдэг вебсайтаар одоо танилцуулж болно шүү. Манай компани 22 оноос хойш энэ олон улсын эдийн засгийн ногоос шилжих төсөлтэй хамтраад одоо өдөө хүртэл ирсэн байгаа. 25 онд одоо манайх яг энэ ESG олон улсын стандарт эко тэмдэглэгээ бүтээгдэхүүн дээр авсан Монгол улс анх удаа 22 компани авсны нэг компани болоод явж байгаа. Компани ярихаас үйлдэлтэй манайх одоо олон төлөвлөгөө төсөв гаргадаг. Одоо манайх жижиг аж ахуйн нэгжээс болоод хувьцаат компани чинь алсын хараа одоо богино урт хугацааны төлөвлөгөөнүүд гаргадаг. Манайх 2026 оныхоо төлөвлөгөө гаргаад 25 оны одоо 12 сард Bonds ESG доктортой хөгжил үйл ажиллагааныхаа төсөв төлөвлөгөө тайлан бүгдийг гаргаа явж байгаа. Үүн дээр одоо ярихаар доктортой хөгжлийн бодлого болохоор байгаль орчин нэгийн засаглал сая хөгжлийн шийдлийн нөгөө хишгээ хэлсэн шүү дээ. Ер нь тойрог шугамын эдийн засгаас манай Монгол одоо аж ахуйн нэгж байгууллагууд маань тойрог эдийн засаг руу чиглэж байгаа учраас компани одоо хувьцаат компани доктортой хөгжлийн юу гэдэг бол нөгөө айгүй чухал болж байгаа. Тэгэхээр байгаль орчинд хог хэвлэлийн менежмент, усны менежмент, эрчим хүчний үр ашиг, хүлэмжийн ялгарлын тоолгоо хэлэгдсэн байдаг. Манайх одоо нийгмийн хариуцлага, ажилтны оролцоо, хөгжил, хүний эрх, ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдал, засаглалаар бидний бизнесийн ёс зүй, нөгөө ил тод байдал, хариуцлагатай гэдэг зүйлүүд дандаа дагаж явж байгаа. За манайх нүүбийн доктортой хөгжлийн одоо 17 зорилтоос одоо 6-ыг нь хэрэгжүүлээд яг компани дээр яг нийцүүлээ явж байгаа. Одоо 26 оныхоо төсөв төлөвлөгөөн дээр болохоор манайх нэмэлтээр одоо ийм 11 юг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаанд төлөвлөлөөд ажиллаж байгаа. Товч ярьчи манайх одоо ESG олон улсын стандарт маань нийгмийн 140 байгаль орчин засаглалын гэдэг ингээд 130 шалгуур үзүүлэлтээр одоо үнэлэгдээд ер нь юмаа хэмжиж болж гинэ гэдэг чинь өөрөө хорогдол одоо нөөцийг хэмнэлт одоо хорогдол бүх зүйлээ хэмжиж болж байна гэдэг чинь нөгөө нэг эргээд нөгөө нийгэмдээ бүх зүйл хэмжиж болж байна гэдэг чинь ер нь бол багасгах зорилтыг гаргаж ирдэг. За манайх болохоор байгаль орчин дээр болохоор байгаль орчин нийгэм засаглалын бодлогоо гаргаад 50 гаруй бодлого чиглэл гаргаад явж байгаа. Одоо манайх хэрэгжүүлсэн зүйлээс болохоор манайх TML группийн одоо бас нэг компани гэж явдаг. Энэ сүлжээгээрээ болохоор манайх одоо нийт манай үйл ажиллагаагаас 11 төрлийн 12 төрлийн одоо хог хаягдал гардаг. Үүнээс одоо манайх 7-гийн одоо ангилан ялгаад 4-ийн одоо дахин боловсруулах үйлдвэрлэлээр нийлүүлээд буцаад дахин боловсруулах үйлдвэрлэлээсээ жишээ нь гэлгар утны нийлүүлээд дахин боловсруулсан гэлгар ут манайх аваад бүх нөгөө хог хаягдал хумцраа буцаж хийгээд одоо TML групп руу буцааж ачдаг гэсэн үг. Энэ бол одоо тойрог эдийн засгийн нэг жишээ. Хоёрт нь манайх одоо 200 гаруй үйл ажиллагаа эрхэлж байгаа. 200 гаруй ажилтнтай үүний манайх одоо хүнсний ногооны хальсаар бордоо их төсөл маань энэ одоо хэрэгжгээд одоо туршилтын хугацаанд явж байгаа. За үүнээс манайх одоо 30 гаруй тээврийн хэрэгсэл түгэлтэнд гардгаас одоо аккумулятор болоод бүх зүйлээ одоо ангилан ялгадаг. Үүнээс 3 төрлийн хог хаягдлыг одоогоор нөгөө ангилан ялгаж одоо хэмжилт хийгээг байна гэж болно. Бус нь бол одоо ингээд хувцар гэхэд TML групп руу манайх одоо түүхийдээ хувцар хог хаягдлаа нийлүүлээд манайх одоо нийгэм бас хувцрын үйлдвэр үүсгэж байгаа учраас бас TML группийн Sisal компанитайгаа нийлээд бас эргээд хувцраа түүхийдээ татах одоо процессууд дээр цуг хамтран ажиллаж байгаа. Үйлдвэрийн 20 гаруй хувь нь 27-28% нь одоо хаягдал ус гэж гардаг үйлдвэрийн явцад усны үйлдвэр учраас үүнээс одоо 3 чиглэлээр одоо усны менежментийн бодлого барьдаг. Энэ нь бол хаягдал усыг эргүүлэн ашиглах, нөгөөх нь одоо шугамын хэрэгцээгүй усны нөөцийг багасгах. Тэгээд одоо нөгөө нэг эргээд
усаа цэвэршүүлэх энэ үйл ажиллагаануудыг ийм 3 чиглэлд явж байгаа. Тэгэхээр байгаль орчны бохирлыг бууруулах, усны нөөцийг хэмнэх зорилгоор үйлдвэрийн хаягдл усыг одоо эргүүлж манайх 60 тонны нөөцийн савнда одоо үйлдвэрийн хаягдл усыг хоригдлуулад үүнийг одоо гадагшаа гарах ийм системээр сурлуулад олон нийтэд нээлттэй худаг гэдгийг одоо 25 оны 6 сард ингээд нээсэн байна. Нээлттэй худаг гэдэг маань за үүнийг одоо ингээд тайлбарлаж байна. Нээлттэй худаг маань одоо 4 чиглэлд түгэж болно. Энэ ногоон байгууламжийн услага, машин механизмын угаалга, барилгын шавар зурах, гал унтраах болон галын аюулгүй байдлын нөөц ус гэж явдаг. Энэ 4 чиглэлд ашиглаж болохоор дээрэс нь тэр манай хажуу хорин одоо автогаалгын газруудыг одоо гүний цэвэр усаар угаалгахгүй гэдэг хууль гарсан боловч тэр нь яг энэ газар дээр бол одоо хэрэгжихгүй байгаа гүний усаараа угаасаар байгаа аж ахуйн нэгж одоо тээврийн автогаалгын газрууд байгаа. Үүн дээр манайхаас энэ олон нийтийн худгаас конов дараад одоо энэ угаалгын газар дээр одоо дахин одоо хаягдл усыг эргүүлийн ашиглаач гэдэг уриал лооцсон тавиад конов дараад авах тэр боломж болцоо бүх энэ нээлттэй худагтаа бий болгож өгсөн байгаа. Тэгэхээр нээлттэй худаг маань манайх нөгөө бүх зүйлийг хэмжих зорилгоор манай нээлттэй худаг дээр бас тоолуур тавьж өгсөн. Энэ нь болохоор жилийнхаа эцэстээ болохоор хэдэн тонн ус одоо эргүүлэн ашиглаж буй гэдэг одоо юг мэдхээр тэр нь ямар зүйл гэдэг нь бас дотроо ингээ ангиллахаар бас харах юм механизм систем камержуулсан байгаа. За тэгээд ер нь юм хийнэ гэдэг чинь дандаа туршилтгүйгээр байж болохгүй. Одоо жишээ нь манай хаягдл усны стандартад нийцсэн манай үйлдвэрийн хаягдл ус маань нийцж байгаа гэсэн нөгөө бүх судалгаа шинжилгээг нь хийж байгаа. Дээрээс нь гал унтраах машин чинь байнгын усыг байх учраас түүний төмрийг ингээд зэврүүлж болохгүй. Ус нийлүүлж болохгүй. Яг тэгэхээр эн чинь нөгөө эдийн засаг болоод бүх зүйл одоо энэ улсын эдийн засаг болоод төмөр байнга ингээд зэврээдэж болохгүй манай усыг ашигласнаар тэгэхээр энэ туршилтын ажил маань жил гаруй хугацаанд явагдаад одоо энэ оны одоо 1 сард одоо хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Манай ус нөгөө эхэндээ нийлүүлээд тэгээд дээрэс нь бас нөгөө гал унтраах үйл ажиллагаанд нийлүүлж байгаа учраас манайх одоо нөгөө хөөсрөх чадварт нь манай хаягдл бас нийцхүүгүй юу гэдгийг бас байнгын үзэх шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр онцгой байдлын газрууд болохоор одоо гүний уснаас юу н гал унтраах зүйлд одоо очиод худгаас авдаг гэсэн үг өөрсдөө байрлуулад тэгэхээр тэр худгаас авч байгаа ус маань одоо нөгөө эрдэс бодис бүх зүйл ингээд өмдний ус уух хэмжээнд байгаа шүү дээ. Хаягдл ус маань бүх нөгөө шүүлтүүрээр яваад гарч ирсэн ус байдаг учраас тэгээ энэ ус маань нөгөө хөөсрөх чадварт нь нөлөөлөхгүй гэдэг энэ туршилтын ажил маань жил гаруй хугацаанд явагдсан. За тэгээд жил гаруй хугацаанд яваад сонгон хайрхан дүүргийн одоо онцгой байдлыг хэлбэс энэ туршилт маань амжилттай хэрэгжээд хамтын ажиллагааны гэрээ хэлцээр төр хувийн хвшлийн хүрээнд одоо хамтын ажиллагааны хэлцээр байгуулсан байгаа. Энэ нь болохоор одоо манай дээр одоо тогтмол авж байгаа сонгон хайрхан дүүргийн гал унтраах 29-р гал унтраах аврах 29-р ангид одоо хамтраад байнгын одоо 24 цагт нээлттэйгээр одоо өгдөг юм үйл ажиллагаа эрхэлж байгаа. Үүний одоо энэ 26 оны одоо манай жилийн эцсийн тайлангаар юм уу жилийн төгсгөл тайлангаар одоо хэдэн тонн ус эргүүлэн ашигласан бэ гэдэг ийм тэр хэмжээлтүүд маань гарч ирнэ. Тэгэхээр одоо яг тоон хэлэх боломжгүй байна. Одоо нэг 50-60 тонныг нийлүүлсэн байгаа баха. Яг тэгэхээр өвлийн үйлрэл бас нөгөө нэг өгөх процесс маань жоохон тийм болчоод одоо энэ дээрээ бас ажиллаад сайжруулсан гэсэн үг. Энэ нээлттэй худгаа бол одоо ашиглаж явж байгаа. Дээрээс нь манайх одоо ашиглаж байгаа чинь модтой холбоотой байдаг учраас манайх группийн хэмжээнд бол орж амжилтанд бол 1000 гаруй мод жил болгон. Тэгээд бомбтын аршин дээр манай үйл ажиллагаа манд 5 сарын 13-нд жил болгон одоо мод тарих хаян зарлаад бомбтын аршиныг одоо ойжуулах ногоон зурвас бүтээх ийм үйл ажиллагаанд одоо дүүрэг хороо сонгон хайрхан дүүргийн 24-р хороо болоод дүүрэгтэйгээ хамтраад ингээд ажиллаж байгаа. Мод тарина гэдэг чинь эргүүлээд нөгөө нэг арчилгаа услага байх бол энд үр дүнгүй ажил байдаг учраас манайх сонгон хайрхан дүүргийн одоо төвчлөлтийн хэлтэс маань арчилгаа услagaаг нь хариуцаад манайх хаягдл усаараа бас нийлүүлээд өөрсдийнхөө машинаар одоо тэр услagaаг нь хийхээр одоо ингээд
хамтран ажиллаж байгаа. Ер нь бол нөгөө хувьцаат компани гэдэг бол дандаа хамтран ажиллах, одоо дандаа төр болоод хувийн эрхтэй хамтран ажиллаж иж одоо нөгөө үйл ажиллагаа маань ESG гэдэг бодлого руугаа явдаг байгаа. За нийгмийн хариуцлагын хүрээнд болохоор манайх одоо төр болоод төрийн бас бүр 11 байгууллагатай үүнээс 6-тай нь одоо хамтран ажиллах гэрээтэйгээр ажилладаг. Энэ дээр болохоор манайх нийгэм дээр болохоор одоо Кристина Набли сангийн одоо гэр нархан цэцэрлэг хотхон гэж байгаа. Тэр нархан цэцэрлэг хотхон Кристина Набли сантаа манайх одоо хамтран ажилладаг. Үүн дээр 5 чиглэлээр хамтран ажилладаг. Энэ нь болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд манайх одоо насанд хүрсэн болон одоо 20-дод гарсан одоо хүүхдүүдийг ажилуулах, ажлын байраар хангах, түүнийг одоо нийгэмшүүлэх тэр үйл ажиллагааг нь манайх эрхэлдэг. Нөгөө талаар хамтран ажиллана гэдэг чинь аль талдаа ашигтай байх хэрэгтэй байдаг. Нэг талын ашиг сонирхол яваад байвал ер нь хамтран ажиллах гэрээ урт хугацаанд тогтвортой гэдэг зүйлээс ангиждаг учраас манайх эргүүлээд манайх одоо өөрсдийн хөрөнгө болцоогоор цэцэрлэг барих боломжгүй учраас одоо манайх эргүүлээд нөгөө декретээ авсан ч юм уу тэр хүүхдүүдийг эргүүлээд Монтессоригийн хүмүүжлэлтэй цэцэрлэгт одоо өгөн ингээд хамтран ажилладаг. Энэ 5 чиглэлийн зөвхөн нэг нь гэж ойлгож болно. За сая хэлсэн нөгөө ESG олон улсын стандарт эко тэмдэглэл гэдэг чинь асар их ажил аж ахуйн нэгж байгууллага дээр асар их одоо бүх зүйлийг хэмжинэ гэсэн гаргаж байгаа, үйлдвэрлэж байгаа, нэгж бүтээгдэхүүний цахилгаан, нэгж бүтээгдэхүүн зарцуулж байгаа одоо цалин хөөс, нэгж бүтээгдэхүүн хөдөлмөрийн хөөс, нэгж бүтээгдэхүүн одоо бүх зүйлийг хэмжиж одоо явдаг. Тэрэн дээр нь байгаль орчны хэмжүүрэн шалгуур нь өөр, нийгмийн шалгуур нь өөр, засаглалын шалгуур нь гэдэг өөр байдаг. Энэ бүгдийг хэмжснээрээ одоо эргээд нөгөө явах алсын хараа төлөвлөгөө бүх зүйл гардаг гэж бодлоо. Манайх одоо энэ 25 онд болохоор нийгмийн 140 шалгуураар өөрсдөө бодлого чиглэлээ 140 бодлого чиглэл гараад энэ дээр одоо нөгөө ханган нэглэлийн хөтлөгчдийн бодлого дээр очиг дутагдaltaй байдаг. ESG гэдэг бодлого маань одоо Монгол оронд хэрэгжээд бүх газар сегментээр одоо энэ сууж байгаа бүх хүн бол ойлгож байгаа. Өөр газар очиод хамтарч ажиллаад ингэхээр ойлгохгүй. Яагаад ойлгохгүй вэ гэхээр нэгэнт одоо энэ сайн дуршлаг дээрээс нь учир дутагдaltaй зүйлээ ярьж байгаа учраас ярмаараа ханган нийлүүлэгчдийн бодлого дээр яагаад гэхээр манай ханган нийлүүлэгчдийн бодлого гэрээнүүдээ бүгдийг шинжилсэн байгаа. Тэнгүүд нөгөө ханган нийлүүлэгч дээр очиод манайх ийм л бүтээгдэхүүн одоо юу гэдгийг нөгөө нийгэм засаглал юундаа шалгуурт шаардсан юм зүйл нэхэр нөгөөх нь ойлгохгүй байх жишээтэй байдаг учраас бас сургалт сурталчилгаа болоод бүх зүйлийг одоо ядчил ажлынхаа 200 хэдэн хүнд бол энэ ойлголтыг бол өгөөд одоо 26 онд бас бүгдээрээ урагшлаад явж байгаа гэж ойлгож байна. За манайх 26-ны 1 сард шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энэ бол шошгоо. Дээрээс нь дахин боловсруулсан хуванцар, TML пластик маань 24 онд одоо анх удаа Монголд дахин боловсруулсан хуванцрын стандартыг бий болгосон байгаа 24 онд. Үүн нь бол хүнсэнд хэрэглэгдэх стандарт гэсэн үг. Тэгэхээр манайх энэ шинэ бүтээгдэхүүн дээр одоогоор 70-30 харьцаатай 70% нь зүгээр энгийн пэд, 30% нь дахин боловсруулсан пэд, RP-дээр ингээд шийдлээ явж байгаа. Үүн дээр бас сар бүр улирал бүр төлөвлөгөөтэй явж байгаа 7 сар гэхэд 100% RP-д савлгаатай одоо бүтээгдэхүүн байх нэ. Энэ бол нөгөө шошгоо, цавуугүй, дээрэс нь цаасны хэмнэлт шошгоо гэдэг чинь бас цавуу зүйл. Тэгээд дахин боловсруулсан хувцар гэдэг. Ингээд энэ бол тойр гэдгийн засагт чиглэсэн шинэ бүтээгдэхүүн байгаа манай. Тэгээ бас нэг юм хэлэхэд нөгөө тойр эдийн засаг чиглэсэн гэд нөгөө дахин боловсруулсан гэхээр нөгөө хямдхан гэж ойлгоод байдаг. Тэгэхээр дахин боловсруулах тэр хугацаа үйлдвэрлэлийн зардал, үйлдвэрлэлийн бүх юу ордог учраас дахин боловсруулсан бүтээгдэхүүн дахин боловсруулсан хуванцрыг одоо бүтээгдэхүүнд ашиглана гэдэг маань мэдээж одоо үнэтэй тусна. Тэгтээ хүний анхдагч хэрэгцээ угаасаа ус учраас манайх олон жил одоо үнийн бодлого барьж ирсэн. Тийм учраас хамгийн хямдхан ус Монголд байгаа хамгийн хямдхан ус гэдэг энэ бол чанаргүй ус гэсэн үг биш. Ер нь бол зөвхөн хүний анхдагч хэрэгцээг эргэлтэгч нийгэмд одоо бүх хүнд уух зорилготойгоор хөл тийм сав баглаа бодолтой бас бишээ гэж тийм хамт олон байна. За ингээд дуусгая. Цаг нь явж байна.